Эй, сайн уу залуусаа. Өнөөдөр би та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн шинжлэх ухааны уран зөгнөөт Савсрвинц хэмээх нэгэн гоё киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд кинонд орцгоё. Ник болон Меги хоёр аз жаргалтай залуу хосууд юм. Тэд Айла болон Макс хэмээх хоёр хүүхэдтэй. Ник гэр бүлдээ маш их хайртай, хариуцлагатай, тууштай залуу тул барилгын компанид олон жил ажиллан талбайн дарга болон дэвшсэн. Нэгэн өглөө гинт Мегигийн зүрх нь хүчтэй өвдсөн тул яаралтай эмнэлэгт хүргэгддэг. Азар түүнийг эмчнэр аварч чадсан ч зүрх шилжүүлэн суулгах мэдсэл хийлгэх шаардлагатай тул эмнэлэгт хэвтэн донор хүлээх ёстойг хэлдэг. Ингээд Ник ажлын хажуугаар хүүхдүүдээ асрахаас гадна эхнэртэй донор олдоосой гэж залбирах болдог. Нэгэн орой Ник хоёр хүүхдийн хамтаар өндөр технологийн Кобол хэмээх компани шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахад очдог. Тэнд хүмүүсийн өдөр тутмын ажилд туслах Sims буюу дэвшилтэт роботуудтай таардаг. Ник тэднийг сонирхон анхаарлаа сарниулж байх оронд охин Айла ганцаараа тэнүүчлэн ааваасаа холдож орхив. Удалгүй Ник охиноо байхгүй болсныг анзааран сандарч түүнийг хайж эхэлдэг. Азар нэгэн Сим түүнийг хөтлөн авчирдаг ба хүүхдүүдийг нь харж хандахыг санал болгов. Тэднийг ярилцаж байх хооронд худалдагч ойртон ирж энэ бол манай гариг дээрх хамгийн боловсронгуй хиймэл оюун ухаан. Ялангуяа хүүхд харахтаа маш сайн гэж хэлдэг. Ажил гэрийн ачаалаа зохицуулах гэж ядарч буй Никэд энэ нь сайхан санагдаж роботыг худалдаж авахар шийддэг. Ер нь бол охин нь аваа энэ роботыг би аммаар байна гэж хэлсэн бас нөлөөсөн л дөө. Маргааш өглөөнөө нөгөө Сим тэдний үүдэн дэрж гэр бүлийн шинэ гишүүн болдог. Түүнд охин нь Алис хэмээх нэр өгөв. Алис хүн бүрийн өдөрт хийх зүйлсийн хуваартай танилцсан. Ухаалаг хөрөгчнөөс худалдан авах зүйлсийн жагсаалтыг татаж тэрж байтугай шатны эвдэрсэн хашлахыг засдаг. Орой тэдний гэртээ буцаж ирэхэд төгс цэвэрхэн байшин халуун дулаан оройн хоол угтан авдаг. Сим тэдний оройн хоолоо идэж бүг чимээгүйхэн ажиглангаа зан төлөвтөн дүн шинжилгээ хийн. Шүн хүмүүсийг унтсан хойгоор Айла өрөөнөөс сэмхэн гарч гал тогоор үгэтэв. Тэр сандал дээр гарч дээшээ зүтгэн тавиур дээрх жигнэмгийг авах гэж байна. Гинэт сандал холборон Айла унахтаа чангаар орилох ба дээд давхарт ажил хийж байсан Ник үүнийг сонсоод дойшоо гүйв. Сандран гал тогоонд орж ирэхэд Алис охиныг тэрсэн байв. Охин, аваа би зүгээрээ тэр намайг аварсан гэж хэлв. Харин роботын зүүн гуйнаас цус урсгыг Ник ажиглав. Хүүхдүүдээ унтуулсны дараа Ник Алисыг шалгахаар угаалгын өрөөрөө шагав. Тэр дотор говцтойгоо байх ба гэмтэл шархыг түргэн идгээдэг тусгай наалт ашиглаж шархыг хормын дотор идгээдэг. Дараа өдөр нь тэд Мегиг ирэхээр эмнэлэгт ирдэг ба Алис Меги хоёр анх удаа уулзав. Хүүхдүүдэд түр гарах хооронд удаан уулзаагүй хоёр дотн яриа өрнүүлв. Маргааш нь ажил дээрээ Ник болон түүний хамтрагчид дарга нь роботын компани төлөөлөгчтэй уулзан ажлын байраа үзүүлж байгааг анзаарв. Ник хүчрэг асуухаар дарагтайгаа ярилцаж байхдаа аимшигтэй мэдээ сонсов. Компани нь үнэндээ ажилдаа цомготгож тэднийг Симсээр солих гэж байгааг ойлгов. Дарга нь Никийг халахгүй ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэж хэлсэн ч хамтрагчдаасаа урвахгүй тулд тэрээр ажлаасаа гарна гэдгээ ууртайгаар хэлдэг. Тэр эмнэлэгт байгаа эхнэрийн асран хамгаалах хүүхдүүдээ насан туршдаа төлөх ёстой роботтой гэдгээ хисэгхэн зур мартсан бололтой. Гэвч дарга нь түүнд үүнийг сануулж эмнэлгийн төлбөрт мөнгө хэрэгтэй шүү дээ гэхэд Ник бодлоо өөрчилж ажилдаа үлдэхээр шийддэг. Тэр шөнө хүүхдүүдийг оронд нь оруулсны дараа Алис Ник дээр очив. Никийн сэтгэл санаа тааруухан байх бөгөөд 10 жил хамт ажилласан залуус нь халагдах болсон талаар түүнд тайлбарлав. Тэд хамт зочны өрөөнд ороход Ник түүнийг Касабланка киног хамт үзхийг өрсөн боловч Алис уг түүхийг аль хэдийн мэддэг байв. Учир нь түүний мэдээллийн санд бүх зүйл байдаг. Тиймээс Ник тэр киноны талаар мэддэг бүхний ой санамжнаас арчхыг түнд тушаав. Ингээд Ник зааварчилгааны дагуу түүний хүзүүн дээрх асаах товчийг 7 секундын турш дарддаг. Одоо Касабланкатай холбоотой бүх өгөгдөл түүний системээс устгаглаа. Дараа нь Алис Никтэй хамт суугаад анх удаа кино үзэж байна. Тэр Касабланкаг үзээд хайр бол түүнийг хамгаалахын тулд юу ч хийж чаддаг хүч болохыг ойлгов. Ник хэсэгхэн зур туг хийсэн боловч Мегигээс дуудлагаар нь сэрээдэг. Сайн мэдээ нь эмч нар Мегид донор болсон байв. Маргааш өглөөнөө тэд эмнэлэгт ирээд муу мэдээ сонсов. Учир нь хүчтэй шуурганы улмаас донорын ирэх ёстой байсан нислэг тэрэг нисэх боломжгүй болсон тул түүний хагалгааг зуцалсныг мэдэв. Тэр орой сэтгэл нь шанаасан Ник ажлын найзтайгаа хамт ганц нэг татан стрессээ тайлж байв. Тэд бүгд ажлаасаа халагдсан тул бухимдалтай байв. Симсүүд болон ажлын газараасаа өшөөгөө авахыг хүснэ. Удалгүй түүний хамтрагчдын нэг болох Монти зугаацахаар шийдэн тэднийг машиндаа суулган хөтэлдэг. Тэр явсаар ажил дээрээ ирснийг анзаарсан Ник учрыг асуухад барилгын талбайд зарим багаж хэрэгсэл үлдээсэн тул түүнийг авах ёстой гэж хэлдэг. Барилгын хашаанд ороход цоо шинээр ирсэн Симсүүд контейнераараа өрөөстэй байлаа. Гэхдээ бүгд нууц кодоор хамгаалагдсан ч уг нууц үгийг нь манай Ник өгсөн байв. Мэдээж Ник тэдэнд үүнийг өгөхөөс татгалзсан. Гэвч Монти кодыг Айлагийн төрсөн өдөр гэж таамаглав.
Харамсалтай нь түүний таамаг зүв болж контейнерыг онгойлгоход олон тооны симс ажилчид гарч ирдэг. Ажлаа алдсандаа галзууртлан уурсан Монти барьж буй төмөр багжаараа симсүүдийг устгаж эхлэв. Нэг түүнийг зогсоохыг оролдсон боловч бусд нь түүнийг болиулдаг. Бүх зүйл дууссаны дараа нэг шууд гэртээр нь шүршүрт ороод гарахад Алис үүдэнд нь альчуур барин хүлээж байв. Түүнчлэн эхнэрийнх нь халаадыг өмснийг анзааран учрыг асуухад Сим Мэгигийн үнээр Максыг тайвшруулдаг хэмээн тайлбарлав. Гэвч нэг дургүй эзэн тайлахыг тушаалаа. Түүний үндсэн эзэмшигч тушаасан тул тэр даруй халаадыг тайлан зөвхөн дотор хувцастайгаан үлдэв. Нэг сандран явахыг оролдсон боловч Алис түүнийг зогсов. Тэр түүний альчуурыг аван өмнө нь суулгав. Тэгээ түүний өвөр дээр суун нүдийг нь боож дуу хоолойгоо Мэги шиг болгон түүний чихэнд шивнэн. Нэг хонгор минь имлэгт би чамаагаа маш их сонсон намайг хүсэхгүй байна гэж юу? Их өөрийгөө алдан хуурмаг байдалд орж эхнэртэйгээ дотн харилцаанд орж буй мэтэр төсөөлөн түүнтэй унддаг. Маргааш өглөөнөө нэг сэрээд харамсан Алисэд үүнийг дахин хийж болохгүй гэж хэлв. Гэвч Алис дата мэдээлэлээр Никийн стрессийн төвшин буурсан болохоор энэ буруу гэж бодохгүй байгаагаа хэлдэг. Ник уурлан цаг үргэлж надад анализ хийх юм бол энэ бол зүгээр л нэг харилцааны тухай биш. Тийм болохоор дахиж хийж чадахгүй гэдгийг шийдэмгээр хэлв. Цагдаа нар Симс руу халтсан хэргийг шалгахаар аль хэдийн ирсэн байв. Мэдээж дарга нь түүнийг хардна. Учир нь нууц кодыг Никээс өөрхөн мэдэхгүй. Ямар ч тач Ник өчтөр эхнэртэйгээ эмнэлэгт байсан. Нууц код бол охины төрсөн өдөр болохоор хинч таамагдах боломжтой хэмээн болцов. Энэ үеэр Мэгигээс дуудлага ирж тэд надад шин донор олсон гэх баяртай мэдээгээ дуулгадаг. Никийн сэтгэл санаа тайвширж эмнэлэг рүү яаран очив. Аз болоход хідэн Симсүүд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр Мэги удалгүй эмнэлгээс гарав. Гисэн хідэж түүний бие суул хүчгүй хэвээр байгаа тул Максыг өргөж дийлэхгүй байв. Тиймээс Алис оронд нь хүүхдийг тэрэн угжийг нь өгдөг. Цаашид Алис улам бүр өвөрмөц сэтгэл хөдлөл гаргах болов. Учир нь датаг дахин тохируулж Касабланкаг үзэж гэр бүлийн хүмүүсийн ажигласны үр дүнд тэр одоо атаархал, өш онзон гих мэт нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгосон. Маргааш өглөөнөө Мэги аялагийн бойл гэж хашрах чимээнээр сэрэн сандран дойш гүөхтэн шатны хашлагнаас барив. Харамсалтай нь хашлаг гинэт хугарч Мэги унан баг зэргийн гэмтэл ав. Үнэн дээр Алис аялаг гжигдэж тоглосон байдаг. Оройн Ник ажилласаа гэртээ ирэхдээ Алисийн охинд нь ном уншихдаа Мэгигийн хоолойг ашиглаж байгааг анзаарав. Ник түүнд ингэж болохгүй гэж хэлэхэд Сим шатны гачлаг эвдэрснээс болж Мэги бэрцсэн тул түүний оронд ном уншиж байна гэж хэлдэг. Ямар ч тач Ник сюрприз барин тэр орой Мэгид зориулж гаднах талбайдаа романтик орчин бэлдэн оройн хоол хамт иддэг. Тэдний хөгжилдөж буйгээ цонхоор Алис жимээгүйхэн ажиглан атаа хорслон төрөхөж. Оройн хоолны дараа хосууд хамтдаа шөвшүүрт орж унтлахын өрөөндөө орж дотн харилцаанд ордог. Мэги бүрэн идгээгүй байгаа тул Ник зөвхөн амаараа түүнийг таашаадаг. Гэвч тэдний онцгой мөчийг Алис тасалтуулж аялаа хар дарсан зүг зүүдэлсэн тул авигаа дууцсныг хэлдэг. Ник оройн хоолны дараах бохирыг цэвэрлэхээр гадна талбайдаа гарав. Гэнэт Монти согтуу хитэн пи барьсан гарч ирдэг. Тэд хамтдаа суун ууж эхлэх ба дарга нь эд хөрөнгө устгасан хэрэгээр ял тулгаж байгааг хэлдэг. Ерөнхийдөө Монти Никийг өөрийгөө элчилсэн хэмээн маргаан дэгдээж нудраг зөрүүлдэг. Манай хүн овоо юм болов гэсэн чинь үгүй. Монтид балбуулж байдаг шүү. Эцэст нь Монти түүнийг дуусгахаараа пиавны лонх барьж автал Алис гарч ирэн шилийг нь гартай хамт хаг базан түүнийг хол гөгчин шидэв. Монти хэргийг зохицуулахгүй бол Никийг хөлдөө чирнэ гэж сүрдүүлэн тэндээс зайлдаг. Үүний дараа Ник Алист хандан Симс хүмүүсийг гэмтэх ёсгүй гэж хэлдэг. Харин Алис Мэги удахгүй хүн тиймээс хуйлаа хамт амьдрах тухай хачирхалтай зүйл ярьж эхэлдэг. Ник уурлан чи хизээч Мэги болж чадахгүй хэмээн хашгирдаг. Тэр шөнө Алис хинт ч хэлэлгүйгээр Монтигийн гэрт зочлно. Монти Алисийг гэртээ оруулан түүнийг болон ерөнхийдөө Симсийг дормжилж эхэлдэг. Мансууруулах бодис уур уцаар давтсан тэрээр Алисийг буутахыг завдахад хялбархан гэгчин түүнийг зогсоож газарт шидэв. Монтид бас нэгэн Сим байх ба тэр эзний хамгаалах ёстой түүнийг битгий алаач хэмээн гуйдаг. Гэвч 2 удаа буун дуугарч бүх зүйл дуусав. Маргааш нь Ник ажил дээр ирж Луистай уулзсан Монтигийн тухай ярих гэхэд тэр өчтөр шөнө алагдсан болохыг мэдэв. Сэтгэл санаанд зовсон Ник энэ хэрэгт өөрийн Сим Алисийг сэжиглэж эхэлдэг. Мэги усан доронгоо ном унших санаатай тонгооход толгой нэргэн номоо унгаж орхив. Гэнэт Алис гарч ирэн түүндээ туссан номыг нь авч өгөөд явуулгүйгээр түүнийг зэвүүн ажиглан зогсно. Мэги түүнийг явж болно гэхэд тэр эндээ үлдэнэ. Учир нь эмний гаж нөлөөгөөр толгой эргээд Ванда живж өгөх магадaltaй гэдэг. Тэр үргэлжлүүлэн Никэд Мэги болон гэр бүл нь ачаа болж стресст оруулж байна. Ялангуяа Никийн бие махбодын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэв. Ник тайвширсан үедээ цусны даралт болон стресс нь буурдаг гэж хэлв. Мэги зөвүүцэн түүнээс үнийг яаж мэдж байгааг асуув. Гэвч Алис хариулахгүй байсан тул бүхний гадарсан Мэги уурлан түүнийг гаражид очихыг тушаадаг. Орой Ник ажлаа таран гэртээ ирэхэд эхнэр нь хүлээж байв. Ямар ч тач тэд маргалдаж эхэлдэг ба
Ник Алистай нэг удаа хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэднийг маргалдаж байхад Макс уйлж гэлсэн учраас хүү үйлээд байна яв шалгая гэж Ник хэлсэн боловч эхнэр нь уур бухимдлаасаа болж яриагаа үргэлжлүүлэхийг шаарддаг. Энэ бүхнийг гаражнаас сонсч чадсан Алис өөрийн үндсэн хэрэглэгч болох Никийн ачааг арилгахын тулд хүүхдийн өрөө рүү явлаа. Учир нь бяцхан Макс уйлах нь Никт дарамт болж байна гэж үзв. Тиймээс тэр түүнийг угаалгын өрөөнд аваачин Вананд хийн усаар дүүргэж эхэлдэг. Хаз болоход хэрүүл маргаанаар сэрсэн аялаа үнийг хараад гашхран аав ээжтэй хэлдэг. Тэд сандран дээд давхрын угаалга руу яран очсон ч Алис хаалгыг нь түгдсэн байв. Ник хаалгыг эвдэх гэж хичээн чэдингийн бариулаар хаалгыг зохиж эхлэв. Харин Мэги самбаачлан дээвэр дээр гарч цонхоор угаалгын өрөөнд орж Максыг тэврэн авахыг оролцсон боловч Алис түүнийг хан руу түлхэв. Ашгүй Ник эцэст нь дотгош орж Максыг Ванаас гаргав. Тэр дараа нь Алисийн толгой руу чэдингийн бөксөөр дэлсэв. Сим хяналтнаас гарч байгааг мэдсэн Мэги чэдингийн утсыг залгуурт холбож орхив. Ингээд Алис цахилгаанд зохиулж байшинт тог дасран тэрч газар тунав. Хэсэг хугацааны дараа түргэн дусламжийн машин ирж Максыг эмдэрүү аваачих ба эхнэр нь охиноо дагуулan хамт явдаг. Энэ хооронд мөн Коболын төлөөлөгч нар ирж Алисыг засварын газар руу аваачна. Орой босон ч дуудлагаар ирсэн хоёр техникч түүний толгойг нээж санах хойг нь авав. Гэнэт дэлгиц анивчиж эхлэх ба систем автоматар өөрийгөө дахин байршуулж эхэлж байна гэсэн мессеж гарч ирнэ. Учир нь Алис системд нэвтэрч тус компани үйлдвэрлэсэн бүх симсийг булан авч байгаа нь илэрхий болов. Айсан техникчид санах хойг хурдхан татаж авсан ч хитрхи оройтсон байлаа. Алис системд аль хэдийн орсон бөгөөд бүх мэдээллийн ойролцоог Алис 2 нэртэй симд хуулсан байв. Шин сим шууд ажиллаж хоёр ажилтны хэрцгийгээр хөнөөдөг. Дараа нь тэр нүүрэндээ муухай шарахтай болсон хуучин биеэн сэргийн. Алис Никийг хайн түүний дуртай бар руу очин түүнтэй таардаг. Тэр зөвхөн эзнээ хамгаалахыг хүснэ хэлэн Монтиг алсан гэдгээч хүлээн зөвшөөрөв. Куурлан гэр бүлээс хол байхыг шаардахад би аль хэдийн тэнд байна гэж хэлдэг. Ник сандран эмдэг рүү явахыг оролцсон ч түүнийг хүчээр дарав. Хүчээр дийлэхгүй гэдгээ мэдсэн Ник түүнийг хууран хүзүү нүрэнд нь зөөлөн хурж бэмэд дүүрсгэж байгаад ухаалгаар түүний ой самжийг суглан түүнийг унтай байдалд оруулав. Харин шинэ Алис Мэги болон хүүхдүүдийн байгаа эмнэлэгт аль хэдийн ирсэн байлаа. Тэр ихлээр тэнд байгаа бүх робот ажилчдыг ажиллагаагүй болгов. Дараа нь нэвтрэх түлхүүр авахын тулд совлогчийг хэрцгийгээр боож алав. Юу болоод байгааг мэдсэн Мэги аялаатай хамт цэмхэн гисээр гарахыг хичээнэ. Замдаа тэр санамсаргүйгээр хагарсан дуршилтын шилэн дээр дарж алгаан зүсч орхидог. Гисэн ч төвчээр гарган хүүхдүүдтэйгээ хамт эмнэлгээс гарч түргэн тусламжийн машинд сууж амжив. Харамсалтай нь шинэ Алис Мэгигийн цусны туслыг сканерцаар олоод ирдэг. Дараа нь тэр машины хаалгыг ханц татан Мэгиг хол гихчин авч шидэв. Сим магадгүй чиний зүрх надад байвал намайг чам шиг хайрлах байх гэдэг цээжийг нээн зүрхийг нь суулгахыг оролддог. Яг энэ мөчөд манай Ник машинаараа хар хурдраа давхин орж ирдэг. Мэги самбаачлан Алисыг хөшгөлөхөд Ник түүнийг машинаараа мөргөж орхив. Ядаж байхад бүсээ зүүчгүй ухаан алдаад унчих юм аа. Эхнэр нь түүнийг арай хэдэн машинаас чирэн гаргадаг. Гэвч Алис үхээгүй бөгөөд машиныг нь түлхэж галаас гарч ирснээр түүний асуудал улам бүрд ордов. Тэр Мэгигийн дээр гарч багалзуурдангаа биендэн зогтсон төмрийн хилтерхийг суулан хутгалахыг завдав. Азар Ник ухаан орж машины салсан гүпэр барин түүнийг хамаг хүчээрэн зөхөв. Энэ үед бас л манай Мэги самбаачлан газар унсан төмрийг авч түүний нүд рүү шааж орхидог. Энэ удаа шинэ Алис бүрэн ажиллагаагүй болов. Бүх зүйл дууссаны дараа тэдний гэр бүл аз жаргалтайгаар иргэн нэгддэг. Коболын ажилтан мөн л засварын газар ирж болсон явдлыг шалган цэвэрлэхийг роботуудад тушаав. Нэгэн тогийг залгах үед програмууд замбраагүй ажиллаж эхлэв. Энийг хинч мэдэх ёсгүй. Хурдан цэвэрлэх хэмээн тушаасан ч роботууд бүгд ажиллагаагүй болсон байлаа. Гэнэт дэлгэцээр байршуулж гисэн бичиг гарч ирэн өөр нэгэн Алис нүдэнэ. Ник би чамайг хамгаалах болно. Чи бол зөвхөн минийх. Магадгүй парт 2 гарвал та бүхэндээ үргэлжлүүлэн ярьчих болно. Тийм. Өөр олон кино яриулахыг хүсвэл саб дараарай. Бас лайк, шеэр. Баярлалаа.